Ер нь гэрээ үйлчлэгчийн хийж гүйцэтгэх ёстой үүрэгт яг юу багтдаг юм бол магадгүй ажиллаж эхлэхдээ хийсэн хөдөлмөрийн гэрээгээр нь тодорхойлогддог байх. Харин хар ухаанаар бодоод үзвэл үйлчлэгээ үзүүлж буй гэрийн ажлуудыг хийж, хоол хийж зарим тохиолдолд хүүхдүүдэд нь анхаарал хандуулах ёстой байдаг байх. Гэхдээ ямар ч хэл байсан гэрийн эздэд болон бусад хамаатнуудынх нь гарын чилээ гаргах үүрэггүй гэдэг нь бол маш ойлгомжтой. Гэтэл генетикийн л нэг өдөр гэрээ эзний хадам ээж гэж нэг хүн гарч ирчгээд гэрээ үйлчлэгчийг зохиц зодоод хил амаар доромжлоод байвал ер нь хэн тэсгэвдээ. Энэ удаад ажлын байрны дарамтаас болж гэрийнхаа эзний хадам ээжийг хөндөөсөн 17 настай гэрээ үйлчлэгч охины хэргийн талаар ярьж өгөх болно. Зүүн өмнөд Азийн орнуудын эмэгтэйчүүд бусад өндөр хөгжилтэй орнууд руу гэрийн үйлчлэгчийн ажил хийхээр явах нь нэлээдгүй элбэг байдаг бөгөөд тэд бүгд л ар гэрээ тэжээж амьдрал ахуйгаа өөд татахын тулд энэ замыг сонгодог нь ойлгомжтой. Малайз улсын иргэн 17 настай Зиммар Инвэч бас амьдрал ахуйгаа өөд татахын тулд төрсөн нутагтаа гэрийн үйлчлэгчийн сургалтанд хамрагдаж 2018 оны 1-р сарын 5-ны өдөр Сингапур улсад ирсэн байдаг. Сингапурын хуулиар бол гэрээ үйлчлэгч хийх боломжтой доод нас нь 23. Гэтэл Зин ердөө 17 настай хүүхэд байсан учраас түүнийг зуучлан авчирсан байгууллага нь насыг нь өөрчлөн хуурамч бичиг баримт тэр байтугай паспорт хүртэл шинээр үлдэж насыг нь 23 болгон Сингапурт авчирсан. Зин тус улсад ирээд 2 өөр айлд богино хугацаагаар үйлчлэгч хийж байгаад 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн энэтхэг улсаас Сингапурт цагаачилж ирсэн гэр бүлийн гэрт үйлчлэгчээр ажиллах болсон. Зин гэрийг нь цэвэрлэж хоолыг нь хийж охинд нь хичээлдээ явахад нь тусалж байсан бөгөөд гэрийн эзэд түүнд сарын 450 ам долларын цалин өгч байсан юм. Эхний 16 хоног Зиний ажил ямар ч асуудалгүй байсан бөгөөд гэр бүлийн гишүүдийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт доромжлол огтоос байсангүй. Гэвч 16 хоногийн дараагаас байдал бишдэж эхэлсэн. Тодорхойл бол 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрийн эзний хадам ээж өөрийнхөө хідэн хамаатнуудын хамтаар энэтхгээс Сингапурт ирж хүрэгнийхээ гэрт буудаллсан. Хадам ээж нь 70 настай нэлээдгүй хатуу эмэгтэй байлаа. Түүний жинхэнэ нэрийг хуулийн байгууллагаас зарлахыг нь хоригдсан учраас Чуу хэмээн хочлон яри. Чуу хүрэгнийхээ гэрт ирсэн цагаас эхлэн гэрээ үйлчлэгч Зинийг илт дээрлэж эхэлсэн бөгөөд өөрийнх нь яриаг ойлгохгүй байна хэмээн хараах болсон. Угаасаа яаж л Малайзаас ирсэн Зин энэтхгээс ирсэн Чуугийн хэлийг мэддэг байх билээ дээ. Ингээд хэлний асуудлаас болоод Чуу Зинийг гэрээ үйлчлэгч биш харин боол хэмээн харах болсон. Хөөхий 17 настай жаахан охиныг өрөвдөх сэтгэл 70 настай Чууд байсангүй бололтой. Бүх зүйл дээр хайх болж өөрийнхөө биед байнга массаж хийлгэж, хумсаа ахуулж, янз бүрийн ажилдаа боолчлох болсон. Зин нэг удаа Чуугийн хумсыг авч байхдаа лав авч өвдгснөөс болоод Чуу Зиний цээж рүү өшөглөж унгаасан боловч Зин нэг удаа чимээгүй байхаар шийдэн гэрээ эздэд юу ч хэлээгүй. Үүний дараа Зин Чууд иллэг массаж хийж байхдаа хүчийг нь ихтүүлсэн гэх шалтгаанаар бас л нэг удаа биедээ халдуулж алгадуулсан. Ингээд ч болсонгүй. Гай газар доороос гэдэг шиг Зин хоол хийж байхдаа 100-ха буруу залгаж улмаар гал хүчтэй дүрлцэж эхэлсэн ба хажуугаар нь өнгөрч явсан Чуу гараа баг зэрэг харьж үүнд уурссан Чуу Зинийг хараад гарыг нь галт барьж түлсэн байдаг. За бараг л орхитос киноны ээж шиг занг Зин рүү гаргасан нь туйлын харамсалтай. Хөөхий охин хинээс ч тусламж авч чадаагүй. Бас ажилласаа ч гарч чадаагүй. Учир нь түүний гэрийн үйлчлэгчийн ажилд орохоор Сингапурт ирсэн нийт зардал буюу бичиг баримтын зардал, эрүүл мэндийн үзлэгийн зардал, замын зардал гэх мэт зардлууд нь нийлээд 3300 орчим ам доллар болсон бөгөөд энэ мөнгөө сар бүрийн цалингаасаа баг багаар төлж байсан. Ажиллаж эхлээд дөнгөж 5 сар болох гэж байсан учраас өрөө дарж дуусах хаач байсан юм байсан болохоор дэсэж төвчгээс өөр сонголт олцсонгүй. Хамгийн гол нь Чуу Зинийг унтахыг нь хүртэл зөвшөөрдөггүй байсан болохоор өдөрт дөнгөж 4 цаг хүрэхтэй үггүйтэй унтаж байснаас болоод эрүүл мэндэд нь хүртэл өөрчлөлт ажиглагдаж эхэлсэн. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн өглөө Чуугийн гэр бүлийнхэн бүгд ажил хичээлдээ явцгаач гэрээ үйлчлэгч Зин хадам ээж Чуугийн хамтаар гэртээ хоёулахнаа үлдсэн байдаг.
Тухайн өдөр энгийн өдрийн адил эхэлж Зийн гэрийнхэн цэвэрлэгээ хийж эхлүүлсэн бөгөөд Чуу түүнийг өрөөгөө цэвэрлүүлэхээр өрөөндөө оруулсан боловч төд удалгүй Чуу түүнийг удаан цэвэрлэж байна гэх шалтгаанаар загнаж улмаар чамайг хална зуучлагч компанид ч мэдэгдэж нутаг буцаана гэх мэт үгсийг хэлж сүрдүүлсэн. Зиний хувьд чамайг хална нутаг буцаана гэдэг үгс үүлгүй тэнгэрээс аянга захихтай л адилхан хүнд туссан бөгөөд их хэмжээний үртэй гэртээ хов хоосон очих болчихлоо гэдэг айдас түүнийг маш хүчтэйгээр нөмрөн авч яах учраа олохоо болж эхэлсэн. Угаасаа Зийн тухайн үед дутуу нойртой байсан учраас эрүүл сэтгэх чадвараа бараг л алдчихсан байдалтай байсан юм. Яна гэх бодол оюун санааг нь бүрэн эзэмдэж яах учраа олохгүй байх үедээ энэ амьдралдаа гаргасан хамгийн буруу алдаагаа гаргаж өргөсөн. Тэрээр гал тогооны өрөөлөө явж хутга аваад буудан дээр зурагт үзээд сууж байсан Чуулуу гинэтхэн л довтолж хайр найргүй хутгалж эхэлсэн. Зийн Чуугийн хүзүү зүрх гээд хамгийн амин хэсгүүд лүү дайрч хутгалсан учраас маш амархан амьд тавьсан боловч Зийн зогсоогүй бөгөөд нийтдээ 26 удаа хутгалж хөнөөсөн байдаг. Зийн маш жижигхэн биетэй сулбар охин байсан болохоор Чуулуу дайрахад Чуу эсрэг дайрах гэж оролцсны хувьд бол оролцсон боловч амжилтыг олоогүй ба хэд хэдэн удаа орилсныг нь хөршин сонсож түүний хөрхөнлөө ярьж мэдгдсэн. Гэхдээ хөршин ягаад ч юм бэ огт цагдаа дуудаагүй байсан ба зөвхөн гэрийн эзэн лөө уцтаж мэдгдсэн байсан юм. Хөршөөсөө дуудлага хүлээн авсан гэрийн эзэн нэх хүн дээр хүлээн аваагүй бөгөөд хадам ээж нь гэрийнхаа үйлчлэгчтэй маргалцсан бололтой хэмээн бодоод ойролцоогоор 2 цагийн дараа гэртээ шалгахаар ирсэн. Түүнийг иргэн ирэхэд гэрт нь хинч байхгүй мэт нам гүмхэн байдал ухтан авсан ба гэрийн эзэн гайхсандаа зочны өрөөлөгөө очтол өөрийнхөө хизээж харна гэж бодоогүй байсан дүр зургийг буюу цусандаа хутгалдан хэвтэж байгаа хадам ээжийнхээ цогцыг олж харсан. Харин гэрийн үйлчлэгч Зин нь гэрийн хаанч байсангүй. Гэрийн эзэн энэ байдлыг хараад гэрт нь дээрэм орсон байж болцошгүй хэмээн сэжиглсэн бөгөөд шуудхан л цагдаа дуудаж хэргийн талаар мэдгдсэн. Цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэхийг хийж Зинийг ирэн сурвалжлах шийдвэрийг гаргасан. Учир нь хэргийн газар дээрээс түүний хурууны хээнээс өөр сэжигтэй хүний хурууны хээ олоогүй бас гэрт нь байсан бэлэн мөнгө карт гээд зөвхөн гэр бүлийн гишүүдийн мэддэг газарт нуусан үнэтэй цэнтэй зүйлс нь алга болчихсон байла. Цагдаа нар хамгийн түрүүнд Зинийг зуучилж авчирсан жуулчлалын компанид нь мэдээлэл хүргүүлж түүний пассворт болон бусад бичиг баримтуудыг нь дамжуулж өгөхгүй байх тал дээр хатуу анхааруулсан. Дараа нь гудамжны хяналтын камер болон бусад хяналтын камеруудаар дамжуулан Зиний мөрийг маш амжилттай мөсгөж чадсан бөгөөд тэрээр гэрээсээ гарахдаа хижааб зүүж таксинд суугаад орон нутгийн галт иргэний буудлал руу хөргүүлсэн байсан юм. Галт иргэндээ суусныхаа дараа Зин үнэхээр л зуучлалынхаа компани руу ярьж гадаад пассворт авахыг хүссэн бөгөөд энэ үед цагдаа нар түүнийг урагтан дуудаж улмаар 6 дугаар сарын 27-ны өдөр баривчилчихсан. Зин баривчлагдах үедээ хэрэгэ хүлээхэд татгалцсан бөгөөд гэрт нь 2 эрэгтэй хүн дайрч орж ирээд Чуу хөнөөж бас дээрэм хийсэн. Бие бол айснаасаа болоод зүгтаачихсан хэмээн худал мэдүүлэг өгсөн боловч энэ мэдүүлэг дээрээ удаан тогтоогүй. Төд удалгүй Зин хэрэгэ хүлээсэн бөгөөд буддын шашинтай хүн худал ярьж болохгүй хэмээн үзээд хэрэгэ хүлээх болсон талаараа ярьсан. Зин хэрэгэ хүлээгээд мэдүүлэг өгчихсөн боловч цагдаа нар түүнийг 23 настай гэдэгт итгэж чадаагүй учраас эмнэлэгт аваачиж ясны шинжилгээ хийлгүүлэн улмаар 17 настай хүүхэд гэдгийг нь илчилж чадсан. Зиний өмгөөлөгч түүнийг сэтгэл гутрал дасан цогцох эмгэг сэтгэл түгшилттэй учраас энэ хэргийг үйлцэн хэмээн өмгөөлсөн боловч шүүх харгалзан үзэхээс татгалзаж харин насанд хүрээгүй гэдэг байдлыг нь харгалзан үзээд цаазаар авах ял биш харин бүх насаар нь хорих ялыг оноочихсон. Арай л харамсалтай. Азар 2025 онд давт заалтах шатны шүүх хурал нь болж Зиний ялыг 17 жил болгон хөнгөрүүлж өгсөн юм байна. Энэ хэргийн шүүх хурал болж байх үед гаднаас ажиллах хүчин авч байгаа бүхий л газруудад бичиг баримтын шалгалт хийгдснээс гадна Чуугийн гэр бүлийнхнийг яагаад ажилтнаа хамгаалж чадаагүй юм бэ гэдэг асуултыг олон нийт тэднээс асууж эхэлсэн. Ер нь бол Чуугийн гэр бүлийнхний хариулт нь маш тодорхой байсан. Бид Зинийг хадам ээжийнхаа дарамтанд өртөөд байгаа гэдэг талаар огт мэдээгүй. Бидний хажууд бол харилцаа зүгээр л байдаг байсан штэ гэдэг үгээр хамаг зүйлийн амийг нь таглчихсан. Ер нь бол хүн ямар ч ажил хийж байсан дарамтанд өртөх албагүй. Ажлаасаа гарсан хүмүүсээс авсан судалгаанаас дүгнэх юм бол тэдний ихэнх хувь нь цалингийн хэмжээнээс болж ажлаасаа гардаггүй, харин хамт олонны уур амьсгалаас болж ажлаасаа гарцгаадаг.
Миний өнцгөөс аваад үзэх юм бол энэ яахын аргагүй үнний ортой. Энэ удаагийн маань хэргийг хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.